юм аа. За ингээ STR функцэн дотор бид нэр энэ нэм өсөвсчийг компьютерийн гараас авах ёстой учраас input гэсэн сүргийг бичиж өгнө. За ингээ гоё хаалтаа нэгээ таана. За үүний дараагаар бид нэр буцаагаад дэлгэсэн дээр тухайн хэрэглэгчийн өгсөн нэрийг хэвлэхийн тулд print функцийн тусламжтайгаар дотор нь ингэж бичнэ. Одоо your name буюу одоо таны нэр гэсэн текстийг хэвлэхээр бичиж өгөөд таслал аваад ард нь name өсөвсгчээ бичиж өгнө. За энэ хүү параметрыг ажиллуулж үзье. Ажиллуулахад what's your name гэд асууна. За асуусны дараа хэрэглэгч нэрээ оруулж өгнө. За хэрэглэгчийн нэрийг одоо жишээлбэл bold гэж бичье. Enter дарлаа. Your name bold. За нэг өсөндөө энэ парам нь юу хийж байгаа юм бэ гэхээр хамгийн гол нь name гэсэн хувьсгчийг тэмдэгт мөр төрлөөр зарлаад тэрийг компьютерийн гарнаас буюу өгдлөө аваад авсныгаа дэлгэснээр буцаагаад хэвлэж байна. За энэ жишээг ашиглаад төрөл бүрийн чатбот, хэрэглэгчтэй харилцдаг Facebook-ийн чатботуудыг парамчлах боломжтой гэсэн үг. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.